Тэрнээс өмнө бол бүр юу гадаад орны хооч талаар мэдгүй зүгээр гадаад тоглох талаар л боддог хүүхэд байлаа. Үүн дээр нэмэгдээд байр, хоол, одоо автобус унаа буюу одоо оюутны гарын мөнгө гэд нийлээд жилийн 8,000 евро хүртэлх юм мөнгөнд тэтгэлгийг энэ сургалтын маань хамгийн гол давуу тал нь бол би яг хамгийн дотны найздаа аминчлан зөвлөж байгаа юм шигээр төсөөлж энэ сургалтаа хийсэн байгаа. Тэгэхээр сайн бацхан уу за чимэнэ төлөөс ухта тавтай морил шинэ бичлэгтэй тавтай морил. Тэгэхээр өнөөдөр бол их сайхан малчин нам дашнамтай өдөр болж байна. Яагаад тэгэхээр би нүүрээ будаад үсээ задгаа тавьсан байна. Тэгээ сүүлийн хэдэн бичлэгүүд дээр би ер нь дандаа нүүрээ будаагүй дээрээс нь үсээ боолттай байгаад байдаг гэсэн. Яагаад тэгэхээр бүр энд аимшигтай халуун нүүрээ будахаа эцэсгүй үсээ задгаа тавихаа эцэсгүй. Тэгтээ өнөөдөр их сайхан онцгой өдөр бөгөөд онцгой бичлэг учраас би ингээд зориулаад нүүрээ будаад ингээд судсан байна. Дээрээс нь air conditioner болоо сая хэсэг асаалаа. Энэ дээрээс нь air conditioner асаахаар одоо тогны мөнгө үнэтэй гарах учраас өдөржингөө бол air conditioner асаагаад байж чадахгүй. За тийм ээ. Тэгээд өнөөдөр энэ бичлэгээрээ би юуны талаар ярих вэ гэхээр та энэ гарчгаас нь харж байгаачлан Итали улсад суралцах ямар боломжууд монголчууд биднэрт байдаг вэ талаар нийтдээ 7 маш гоё боломжуудын талаар та нартайгаа энэ бичлэгээрээ хуваалцаарлана. За тэгэхээр ямар боломжууд байдаг талаар хэдүүлээ ярьж эхлэхээс өмнө би та нарт өөрийнхөө нэг жижигхэн түүхийг ярьж өгье. Би анх 6 дугаар ангиас эхлээд ер нь гадаадд сурах талаар байнга боддог байсан. Анх намайг 6 дугаар ангид байхад манай гэрч Орчин албаны улсын Москвагийн сургуульд бакалавраар суралцахаар болоод тэгээд тэр үед л би бүр нэр гадаадд сурж болох юм байна штэ. Гадаад гэдэг нэр орнууд байдгийн байна. Өөр оронд сурвал хэлийг нь сураа, соёлыг нь сураад гоё юм байна гэдэг бодол одоо 6 дугаар ангийн хүүхдэд анх удаага төрлөөлтөө. Тэрнээс өмнө бол бүр юу гадаад орны хооч талаар мэдгүй зүгээр гадаад тоглох талаар л боддог хүүхд байлаа. За тэгээд уг нь байнга гадаадд сурах юмсан гэж боддог байсан ч гэсэн намайг хойш татдаг байсан хоёр бодол байгаа заяа. Нэг нь бол юу гэхээр за би ямар нэг амар тийм одоо энэ гавл хөвгтүүд шиг тасархаа сурдаг штэ. Би ямар тасархаа англи хэлтэй биш штэ. Одоо баг би ямар нэг амар овоож цэсэн одоо математикта алаг сайн ч юм уу тийм овоож цэсэн хичээл байгаа ч штэ гэж боддог байсан. Хоёрдугаарт за үнэхээр би амар хичээгээд нэг сургуультай тэнцлээ гэж бодоход тэр сургуулиудыг жилийн хэдэн мянган одоо евроны ч вэ нүү долларын ч вэ нүү сургалтын төлбөр за эсвэл тэтгэлэг авлаа гэж бодоход одоо амжиргааны зардал бас бус зарлуудыг манай гэрийнхэн хараахан төлөх боломжгүй гэдгийг мэдчихсэн учраас за одоо энийг бол угаасаа л боломжтой айлын дажгүй мөнгөтэй айлын хүүхдүүд ингээд лаглаа сургуульд сурдаг юм байна гэсэн энэ хоёр бодлоос болоод би ер нь гадаадд сурах одоо зорилгоо дандаа хойш нь тавьж явсан. Яг хөөрхий тэгэл энэ тентхийн ивентүүдэд оролцоол ингээл ямар боломжууд байна, ямар тэтгэлүүд байна гэд хайгаа явдаг байсан ч гэсэн дандаа шалгуур нь өндөр байдаг байсан. За тэгээд ингэсээр хагаад 10 жилээ төгссөн. Бакалавра 4 жилээ Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийг дүүргээ төгссөн. Бакалавра уг нь төгснөөхөө дараа шууд мастер хамгаалаа гэсэн чинь мастераа сурах байгаа оюутнууд 2 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй гэдэг. За тэгвэл 2 жил ажилчий гэж бодоод ажилд орсон чинь нэг мэдсэн чинь 5 жил ингээд хэд хэдэн газруудад ажиллаад нэгэнтээ ажилчин анги болцсон байсан. За тэгээд яг санамсаргүй тохиолдлоор яг ингээд карьераа харсан байсан ажлаасаа гараад за одоо л яг миний одоо багасаа бодож исэн гадаадд сурах хүслийг ер нь биелүүлэх цаг юм байна. Одоо сурах юм бол би яг ингээд энэ чигээр миний энэ одоо хүсэл зорилго ингээд бүдгэрсээр хагаад би ингээд эндээ дуусгах юм байна гэж бодоод хэд хэдэн орнуудыг судлаад эцэст нь маш гинтийн тохиолдлоор азтай тохиолдлоор би Италийн талаар мэдэж аваад тэгээд миний Италид сурах одоо энэ аялал эхэлсэн байдаг юм аа. За тэгэхээр одоо Италид суралцах ямар боломжууд байдаг талаар би хэлж өгье. За номер 1-р боломж бол энэ ерөөсөө мужийн тэтгэлэг. Италид нийтдээ 20 муж байдаг. Харин муж бүр бүгдээрээ энэхүү мужийн тэтгэлгийг оюутнуудад олгодог. За тэгэхээр зөвхөн гадаад оюутнууд гэлтгүй Итали оюутнууд нь хүртэл өөрсдөө энэ мужийн тэтгэлгийг авах боломжтой байдаг. Энэ бол Итали даяараа байдаг маш мундаг халамжийн систем гэж бол надад санагдсан. За тэгэхээр мужийн тэтгэлэгт юу багтсан байдаг вэ гэхээр нэгдүгээр сургуулийн төлбөрөөс 100% чөлөөлөгддөг. Үүн дээр нэмэгдээд байр, хоол, одоо автобус унаа буюу одоо оюутны гарын мөнгө гэд нийлээд жилийн 8,000 евро хүртэлх юм мөнгөнд тэтгэлгийг одоо авах боломжтой байдаг, ийм бүтцтэй байдаг гэсэн үг. Тэгэнгүүт одоо жишээлбэл сургуулийн төлбөртөө 100% хөнгөлүүлээд дээрэс нь сургуулиас олгогдож байгаа дотор байранд байрлаад сургуулийн цайны газар өдрийн 3 хол үнгүй идээд одоо нөгөө 8,000 хүртэлх
мөнгөнд тэтгэлгээс нь эдгээр байр болон хоолны төлбөрөнд суудагдаад үлдэгдэл мөнгө нь тухайн оюутны банкны данс нь ингээд бэлнээр олгогддог гэсэн. За миний хувьд бол түрүү жил тэтгэлгээ яаж авч ирсэн бэ гэхээр сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөгдсөн. Дээрээс нь би яг дотор байранд байрлаагүй гадуур байр төрөөсөлдөг байсан учраас 7,000 еврогийн тэтгэлгээ 2 хуваагаад дансандаа авч ирсэн. Дээрээс нь оюутны цайны газар ерөөдөө өдөр болон оройны хоолыг 50% хөнгөлөлттэйгээр идэх юм эрхтэй байдаг байсан. За тэгэнгүүт дэшээ мужийн тэтгэлгийн хамгийн гоё юм нь юу вэ гэхээр гол шалгуур нь ерөөсөө өрхийн орлого байдаг. Тухайн оюутны өрхийн орлого. Тэгэхээр таны өрхийн орлого жилийн 60 сая төгрөг орчмоос бага гэдгээ та нотолж чадах юм бол энэ тэтгэлэгт 100% хамрагдах боломжтой гэсэн үг. За мэдээж энэ тэтгэлэгт одоо хамрагдахын тулд эхлээд сургуультаа тэнцчихсэн байх хэвээр. Сургууль тэнцэхэд бол мэдээж одоо дүн тийм ээ одоо өөр юу гэдгийг ур чадвар гэх мэт чинь шалгуур нь байгаа. Харин сургуультаа нэгэнтээ тэнцчихсэн болвол одоо яг тэтгэлгийн процесс бол таны ямар сайн дурын ажил хийсэн, ямар эссе бичсэн, эсвэл хэр мундаг сурдаг энэ тэр ерөөсөө хамаагүй болчихно гэсэн үг. Зүгээр л таны өрхийн орлого чинь одоо тэр тодорхой заасан шалгуураас нь бага л байх юм бол энэ тэтгэлгийг та бүрэн авах боломжтой, 100% авах боломжтой гэдэг ийм маш одоо шударга зарчим үйлчилдэг. Тэтгэлгийн мөнгөн дүн бол ерөөсөө танаа өрхийн орлого болон нийт хэдэн гишүүнтэй гэх мэтчлийн иймэрхүү гэр бүлийн байдлын талаар мэдээлэлээс шууд хамаарна гэсэн үг. Өрхийн орлого нь бага байх тусам илүү олон гэр бүлийн гишүүнтэй байх тусам ерөнхийдөө мөнгөний тэтгэлэг бол өксөд явна гэсэн үг. За хоёр дахь боломж нь юу вэ гэхээр та Италид суралцахын тулд заавал Итали хэлтэй байх шаардлага байхгүй. Англи хэл дээр суралцах боломжтой яг над шиг. Одоо Италийн дийлэх их сургуулиуд бол илүү олон орны интернэшнл оюутнуудыг татахын тулд англи хэл дээр маш олон хөтөлбөрүүдэд санал болгож байгаа. Хөтөлбөрүүдийнхээ тоог бол нэлээд олшруулж байгаа. Гэхдээ нэг анхаарах зүйл нь одоо жишээлбэл дизайн, архитектур, одоо фэшн, загвар тийм ээ, өөр юу гэдгийг арт чиглэлийн иймэрхүү Италийн одоо соёлтой, гүн гүнзгий холбоотой иймэрхүү нарийн мэргэжлүүд бол дийлэн ихтэй Итали хэл дээр хөтөлбөрүүд нь байдаг. Харин маркетинг, бизнес, эдийн засаг, аялал жуулчлал гэх мэтчлийн иймэрхүү түгээмэл мэргэжлүүд болохоор англи хэл дээр хөтөлбөрүүд бол түгээмэл олцдог. За миний мэргэжил бол International Marketing Management and Organization гэдэг мастрын анги. Тэгээд надад бол хөтөлбөр нь бол нэлээд таалагдсан учраас би яг энэ хөтөлбөрийг сонгож ирж исэн. Тэгэхээр хэрвээ та Итали хэлгүй бол анханаас нь бүр яаж сурна гэж толгой гашлагж байгаа болвол дээрэс нь англи хэлтэй хангалттай эсвэл ер нь нэлээд боломжийн богинохон хугацаанд одоо IELTS-ийн оноогоо ч юм уу аваад ингээд суралцах боломжтой болвол англи хэлээр дагнаад явж болно гэсэн. За гурав дахь боломж нь юу вэ гэхээр Италид одоо оюутнууд 7 хоногийн 20 цагийн ажиллах эрхтэй байдаг аль биесний. Тэгэхээр за тэтгэлгээс гадна хэрвээ магадгүй хилээ сайжруулах гэж бодож байвал за эсвэл нэмэлтээр одоо халаасныхаа мөнгийг олё гэж бодож байвал 7 хоногийн 20 цаг ажил хийх боломжтой. За тэгэхээр нэг анхаарах зүйл нь Италид бол ажил олоход Итали хэл ер нь зайлшгүй шаарддаг. Маш цөөхөн тохиолдолд англи хэл дээр ажил олох боломжтой. Тэгэхээр хэрвээ Итали ирснээхээ дараа цагийн ажил хийнэ гэж бодож байвал Итали хэлээ заавал сайжруулах ёстой шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэнгүүт дөрөвдүгээрх нь бас маш гоё боломж. Энэ бол юу вэ гэхээр Италийн их сургуулиуд, улсын их сургуулиуд ерөнхийдөө бүгдээрээ шахуу яг Итали хэлний үнэгүй курсуудыг оюутнуудаа санал болгоцдог. Дийлэнхтэй тухайн мужийн хэлний төвүүд эсвэл одоо тухайн их сургуулийн харьяа хэлний төвүүд дээр энэ одоо Итали хэлний сургуультууд байнга явагдаж байдаг. Ялангуяа намрын эсэлтээр бол А1-ээс эхлээд буюу одоо хамгийн анхан шатнаас эхлээд дараагийн левелээр нь ингээд төвшнүүдэд Итали хэлний хичээлүүд ингээд ороод явдаг. Эдгээр бүгдээрээ үнэгүй байдаг учраас тэгэхээр англи хэл дээр суралцж байгаа оюутнуудад бол энэ бол маш том боломж. Эсвэл Итали хэл дээр сурж байгаа оюутнууд ч гэсэн одоо магадгүй B2 төвшнөөс эхэлж байгаа оюутан байвал тэр одоо үнэгүй хэлний сургалтанд суугаад төвшингүй ахиулаад явах боломжтой гэсэн үг. За тэгэнгүүт 5 дугаар давуу тал боломж нь юу вэ гэхээр төгснөхөө дараа ажил олтлоо 1 жилийн хугацаанд виз сонгох боломжтой байдаг. Би жишээ нь одоо сургуулаа төгснөхөө дараа 1 жилийн хугацаанд одоо өөрийнхөө одоогийн байгаа оюутны визээ ажил хайж байгаа одоо статустай виз рүү шилжүүлж болно гэсэн үг. Ингээд 1 жилийн хугацаанд би ажиллаа хайгаад хэрвээ ажилд орчих юм бол дараагийн жилдээ ажиллах гэрээ рүү шилжээд ингээд жил болгон визээ ажлын гэрээгээр ингээд сумгаад яваад байна гэсэн үг. Энэ бол маш том давуу тал. Тэгэхээр төгсөнгөтэй бол заавал ингээд шууд тэр дорой ажил ол гэсэн тийм огцом дарамт ирэхгүй. Дээрэс нь магадгүй Италидаа үйлдээд ажиллахгүй гэж бодож байвал эсвэл тэр тухайн нэг жилдээ ажил олж чадахгүй бол тэр нэг жилдээ зүгээр сайхан enjoy байж болно. Италидаа юм уу эсвэл Шенгений орнуудаар ингээд аялах боломжтой гэсэн үг. За энэ бол одоо 6 дахь давуу тал боломж нь болж ирж байгаа. Энэ бол Шенгений орнуудаар аялах боломж. За Шенгений орнууд буюу дийлэнхтэй бол Европын холбооны орнуудаар хамгийн дээдлээ 90 хоногийн хугацаатайгаар
бид нар оршин суух, аялах хэрэгтэй байдаг. Одоо Италийн оюутны визтэй хүмүүс нэгэнт Италийн визтэй байгаа дээр Европын хэд хэдэн орнуудаар аялаад явна гэдэг бол маш том боломж. Дээрэс нь дийлэнх Европын орнууд одоо хоорондоо FlixBus буюу улс хооронд зорчдог ийм автобус маш хямд үнээр явдаг. Тэгэхээр FlixBus-аар бол одоо жишээлбэл Герман руу хэдэн евро гэдэг 50 евро ч гэдэг юм те маш боломжийн үнээр ингээд зорчих боломжтой байдаг. За 7 дахь боломж буюу хамгийн сүүлийн боломж нь юу вэ гэхээр шүү дээ те Erasmus оюутан солилцооны хөтөлбөрөөр өөр оронд оюутан болж үзэх боломж байгаа. За Европын холбооноос санхүүждэг энэ Erasmus Plus хөтөлбөрийн хувьд бол оюутнуудад төлхөө хамааралтай нь бол Erasmus оюутан солилцооны хөтөлбөр байгаа. Тэгээ энэ яадаг вэ гэхээр одоо тухайн их сургуулийнх нь одоо таны эсэж орсон их сургуулийн хамтарч ажилладаг өөр оронд байдаг тэр их сургуулиудтай нэг семестр, 2 семестрээр ингээд суралцах одоо оюутан солилцоогоор суралцах боломжтой байдаг. Одоо жишээлбэл манай University of Udine буюу Udine-гийн их сургууль бол Герман, Нидерланд, өөр хаана нэлээ Австри, гэх мэтчлэн ингээд орнуудад юутэй байдаг, хамтарч ажиллах юм одоо гэрээтэй байдаг. Тэгэхээр магадгүй хэрвээ би Герман руу очиж үзхийг хүсчээвэл, очиж суралцахыг хүсчээвэл Германд нэг семестрээ сураад тэндээ кредитэд үзүүлээд ирэх боломжтой гэсэн. Тэгээ дээрэс нь Erasmus хөтөлбөр бол ерөнхийдөө оюутнуудаа юм мөнгөнд итгэмж олгодог. Аль орн руу явж байгаа вэ гэдгээс хамаарат сарын 600 орчим еврогийн мөнгөнд итгэмж олгодог. Энэ нь бол мужийн тэтгэлгээс тусдаа учраас бид нар одоо мужийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд бол мужийн тэтгэлгээ авчин дээрэс нь Erasmus-ын тэтгэлгээ авчнаа гэсэн үг. Энэ бол бас маш гоё боломж. Нэг сумаар 2 3 тулаад буудах боломж гэсэн. Хэрвээ та одоо өөр орнуудад бие дагаа суралцах зоригтой өөрийгөө одоо чаленжийг үзье гэж бодож байгаа бол Италид одоо нэг жилээр одоо ялангуяа бакалавр оюутнуудад бол энэ бол үнэхээр гоё боломж. Яагаад тэгэхээр илүү олон жил сурж байгаа учраас одоо магадгүй эхний 2 жилээ юунда Италидаа сурлаа. За 3 дахь жилээсээ Испанид нэг семестр те 4 дахь жилээсээ магадгүй дахиад Нидерландд нэг семестр ч юм уу ингээд суралцах боломжтой байдаг. Тэгэхээр ийм гайхалтай боломжууд байдгийн байна гэдгийг би яг Италид ирээд өөрийн биеэр ойлгосон учраас энэ боломжийг гадаадд сурах хүсэлтэй илүү олон монгол оюутнууд маань мэдэж аваасаа гэж хүссэндээ анх одоо YouTube сувгаараа дамжуулан Италийн талаар танилцуулж ийм боломжуудын талаар ингээд бичлэгүүдээ хийж эхэлсэн. Тэгээ өмнөх бичлэн дээр хэлсэнчлээ ерөөхдөө эхэндээ бол би яг Мерсер асуултуудад хариулаад бүр амжихгүй болвол voice явуулаад за би таадэд ингээд жишээ болгоод ингээд чат харуулчих. Ингээд явдаг байсан бол сүүлдээ нөгөө миний бичлэгийн хандлт ихсээд илүү олон хүмүүс Италийн талаар мэдээлэл очих тусам хүмүүс Италийн талаар улам сонирхож эхлээд над руу ирэх одоо нөгөө чат асуултууд хүсэлтүүд бол бүр маш олон болоод ирсэн. Тэгээ би сүүлдээ өөрөө бүр ерөөсөө хариулж амжихгүй баахан ингээд уншаагүй мессежүүдтэй. Тэгээ уншаагүй мессежүүдээ харахаар бас ингээд надад айгүй хэцүү. Яагаад тэгэхээр Италитай холбоотой ер нь контентууд маш цөөхөн байдаг. Тэгээ тийм болохоор би өөрөө яг Италийн талаар таниулъя гэж ингээд энэ хүмүүсийн анхаарлыг Италийн зүг ингээд хандуулсан хэрнээ тэр хүмүүстэй ингээд мэдээллийг нь өгч чадахгүй байхаар надад амар гэмшилтэй айгүй хэцүү. Тэгээ би ерөөхдөө за яаж шийдэж болох вэ гэд за ерөөсөө тэгвэл өөрийнхөө мэдж байгаа бүхнээ яг нэгдсэн байдлаар нэг одоо бүхэл болгоод Италийн талаар сонирхож байгаа хүмүүст ингээд мэдээлэл хүргээд авах юм бол илүү олон хүмүүс хүрэх боломжтой байна. Дээрэс нь надаас одоо тэр зөвлөгөө авж байгаа хүмүүс маань чатаар ингээд ийм хагас дуу мэдээлэл авж байгаа биш. Яг бүрэн гүйцэд цогц мэдээллийг авах боломжтой байна гэдгийг ойлгоод Италид сурах халхамчилсан заавартай ийм цогц онлайн сургалтаа хийхээр шийдсэн. Энэ сургалтаа бол би анх 3 сараас эхэлсэн. Тэгээ явц дундаа ингээд шалгалтууд таарад наашаага өөр орн руу нүүх гэх мэтчлээ ингээд маш олон одоо үйл явдал донд энэ сургалтаа бол контентоо ингээд бичсээр байсан, хийсээр байсан. Тэгээ одоо ашгүй нэг эцсийн мөчөд ингээд энэ сургалт маань та бүгдийн гар дээр хүрэхэд бэлэн болсон байна. За одоо би энэ сургалтынхаа талаар та нартай товчхон харуулъя. За сургалтаа баталгаажуулсны дараагаар та нарт маань линк очино. Тэрхүү линкээр нэвтрээд орохоор энэ сургалтын маань энэхүү одоо хэсэг харагдана. За эндээс харж байгаачлан нийтдээ одоогоор 25 хичээл байна. 3-ыг нь судалсан учраас 12% гүйцэтгэлтэй явж ийн гэж харагдаж байна. За үргэлжлүүлэх товчийг дарлаа. Ингээд сургалт руу маань нэвтэрж орно. Нийтдээ ерөнхийдөө өмнө дурдсанчлан 5 бүлэг болон нэмэлт одоо хэсгээс бүрдэж байгаа. За тэгээд одоо бүлэг бүрд дотроод дэд сэдвүүдэд ингээд хуваагдаад явж байгаа. За контентын хувьд бол өмнө хэлсэнчлэн бичвэр, бичлэгүүд одоо миний өөрийн туршлага, зөвлөгөө, анхааруулга, санамж гэх мэтчлэн маш олон төрлийн контентоос бүрдэж явж байгаа. За сургалтын маань талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол та нар маань www.huralchimig.com гэсэн вебсайтаар нэвтэрж ороод доошоо гүйлэхээр энэхүү сургалтын маань одоо мэдээлэл энд харагданаа. За энэ одоо сургалтын талаар товч танилцуулсан бичлэгийн доор онлайн сургалт гэсэн хэсэг байгаа. Ийшээгээ та нар маань нэвтрээд орохоор сургалтын одоо дэлгэрэнгүй
модуль буюу бүлэг доторх агуулгууд нь харагдана. Мөн сургалттай холбоотой асуулт хариултууд бол энэ хэсэгт байгаа. За үүнээс гадна миний өмнө нь одоо Instagram болон Facebook-ээр зөвлөгөө өгж ирсэн хүмүүсийнхээ сэтгэлдлүүдийг энэ хэсэгт оруулсан байна. За энэ сургалт хинт зориулагдсан бэ гэхээр нэгдүгээр Итали руу сурахаар сонирхоод дөнгөж эхэлж байгаа одоо хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бүх хүмүүст. За хоёрдугаарх нь Итали руу аль хэдийнэ одоо суралцах процессыг эхлүүлээд удахгүй Италид ирж суралцах байгаа оюутнуудад. За гуравдугаарх нь аль хэдийнэ Италид суралцж байгаа. Гэхдээ бас л яг ийм одоо тэтгэлэгтэй холбоотой юмнуудаа бас сайн ойлгоогүй, Италийн талаар илүү дэглэгрэнгүй мэдхийг хүсэж байгаа Италид суралцж байгаа оюутнууд. Дээрээс нь мэдээж одоо өөрийнхөө хүүхдийг эсвэл дүүнэрээ магадгүй найзууд хамаатны дүүнэрээ ч юм уу тийм ээ Италид сурахыг хүсэж байгаа аав ээж ах эгч эмээ өвгөнөр гэр бүлийн аль ч гишүүн энэ сургалтанд бас хамрагдаад одоо тэр явуулмаар байгаа хүүхдийнхээ өмнөөс мэдээллүүдийг нь авах боломжтой. За өнөөдрөөс эхлээд 8 сарын 18-ыг дуустал 7 хоногийн хугацаатай би нээлтийн урамшуул зарлчихсан байгаа. Энэ нь үндсэн үн болох 47 еврогоос 40% хөнгөлөгдөөд 24 еврогоор та энэ сургалтанд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. За яагаад бүр 40% урамшуулал зарлаж байгаа вэ гэхээр би өмнө дурдсанчлан энэхүү сургалтаа би одоо агуулгыг энэч тэр мэдээллүүдийг энэч тэр байнгын шинжилээд баяжуулаад сайжруулад явах болно. Тэгэхээр энэ сургалтын маань одоо үн цэн нь бол ирээдүйд илүү өсөд явна гэсэн үг. Тэгээ энэ сургалтын маань хамгийн гол давуу тал нь бол би яг хамгийн дотны найздаа аминчлан зөвлөж байгаа юм шигээр төсөөлж энэ сургалтаа хийсэн байгаа. Тэгэхээр Италид сурахтай холбоотой мэдээллүүдээс гадна миний хувийн зөвлөгөө, туршлага, алдаа оноо бүх юмыг та яг найзтайгаа ярьж байгаа юм шигээр миний сургалтаас энэ мэдээллүүдийг авнаа гэсэн үг. За тэгээд энэ хүртэл бичлэгтэй маань хамтдасан танд маш их баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол та subscribe дарж намайг дэмжээрэй. Цаашдаа та нартай илүү хэрэгтэй чухал гэсэн мэдээллүүдийг ингээд хүргээд байх болно. Дээрээс нь Instagram хуудсуудыг маань дагаарай. Бас сонирхолтой мэдээллүүдийг оруулах гэж хичээдэг. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.